Зя бөөнөрөө имэг руу явж төмөс хураацгаая. Имээ өнөөдөр төмсөө хурааны ингэний. Түрүү жил хийжсэн Holiday Inn Сэлэн гэсэн блогоо дахиж 25 оныхоо шинжилж хийх гэж байна. Өчигдөр багш нарын баяр болсон байхгүй юу? Тэгээд би өчигдөр ирж чадаагүй болохоор өнөөдөр ирж байгаа. Тэгээд имээдээ ийм цэцэгтэй. Ийм саван цэцэг. Энэ гэхдээ бичлэг маань айгүй чанарсан байгаас тэ мигтэй болсон байна. Та нарт энэ харагдж байгаа дүрс бас айгүй чанартай байх хэвээр. Манай аав энэ жил осмо авсан. Тэгээ осмог ин туршиж үзэндээ гэж бодсоор байгаад 2-3 сарлцсан байна. Иймэрхүү юм бити юм уу гэдэг. Бичлэг ээж. Сайн уу гээ? Одоо хаана бичлэг? Энд хийж байна. Сайн уу гээ? Ингээд даллаач. Ингээд далал сайн уу гээ? Би таасаа хийж гэнэ бичлэг байгаа. Би зүгээр өөртөө хадгалах юм. Налайч байна. За өнөөдөр наран цэцэг ургацсан ба шүү дээ. Та бүхэнд наран цэцгийг харуулъя. Энэ гэхдээ доторх наран цэцгүүд нь байхгүй л байна л да. Байхгүй болчихжээ. Энэ эднэрийг одоо хураах байгаа. Гайгүй л харагдаад байна да. Энэ бай тойл хүмүүс хураадаг байлаа гэж чинь. Намрын адил гэж мэдгүй миний дүүнэр. Овол зүгс харагч ирв. Тэрний наатлаас эхлээд энэ хүртэл гэхээр бас хөөхөн ихл юм байна. Гэтэ яг бай бид бол төмс хураагаад сурчсан хүмүүс. Хураана. Төв. Нанасаа. Эндээс тэр хүртэл төмсөдө хураагаад босчихлоо. За энэ моднэрийн хураасан төмс бай. Харч хоол хийж цэцгээ аль эсвэл хөдөө явъя. Ямар нэгэн байдлаар жоохон итгэвтэй амьдарцгаая. Тэгээд орой ажиллаа хийж сунаа. За хай. Уун төмсөө ураач дуусаад гэрлүү гарах гэсэхгүй гэсэн чинь нөгөө манай эмээ багшийн. Тэгээд дээр үн тэтгэврт гарсан багш нар эмээг ин тэрчлээ. Тэгээд энэ ингээ маха усан тэгээд гисгээж гин. Тэгэд энэ болохоор саяны нөгөө нэг хураасан төмс маань тэгээд луун маань тэгээд нэг хүрэн манжинтай тэгээд нэг ногоотой шүл хийцгээе. Тэг яраад байгаа учраас галс бондоо хийцгээе. Сая нөгөө хоолыг хийж өгчөө. Тэгээд бичлэг мчлэхээ мартчихжээ. Хүмүүс хоол мол хийж өгчөө. Тэгээд гисэн чи эмээ маань заавал тэр хүмүүс сүтээ цайж ханж өгөх юм гинэ. Заавал сүтээ цайж ханж өгөх юм гэж. Аавыг дуудчихлаа. Аавын мотоциклтай гэлс яваад гэлс ирээд ямар ч эмээгийн сүүнд нь явж гин. За тэр ирж байгаа мотоциклтай манай аав муу юм шиг байна. Хувийн унаатай хүн шүү дээ. Хөөй. Яагаад одроод байна? За одоо манай сумын сүнстэй гихтдэг нөхөн гөрөн доогоор гарч үзүүлцгээе. Амар тонгоож гарахгүй болдгүй энэ заяа. Одоо та бүхэн тонгоож гарч үзүүлээ. Ячил амар батаа нэс бас камерлаа харж барах юм уу та? Энэ доогоор хоёлоо багтах юм уу? Би нэг толгоогоо амар зөгч ийсэн. Тэрнээс хойш айгаад ингэж гардаг байгаа. Мэгийнх руу цайгийн чанах гад ирсэн чинь найзууд нь явчихсан байна. Тэгээд аян шангаа угаачаад буцаад гэрлүүгээ явж байна. Сая аавтай ярьлаа л та. Аав ирж авна л гэж байна. Тэгээ бөөндөө ирж авах нь үгүй юу харцгаая. Уг нь бол өнөөдөр миний төлгөөгөр бол ишээ урагшаа уул хатанд гараад аль эсвэл магнах руу яваад аль эсвэл бадарчхах руу ороод тэгээд хоёр багштайгаа уулзна гэж төлөвлөж исэн боловч эмээгийн найзууд нь ирээд баг алчглаа. Тэнтэй зүгээрээ TV8. Гэтэ би эднэрийг утас руугаа аваад эдитлэх хэсгээсээ мэдэхгүй л байл та. Гэтэ эдитлэгдээд хэрвээ та бүхэн ч гэжтэй миний хідэн найзууд үзэж байвал энэ өдрийн минь тийм ээ би чадсан байна. Би эвлүүлсэн байна. Би сэтгэл зүрх гаргасан байна. Баярлж яваарай. Талд нь алах болчихлаа намайг. Та одоо ямар сони юм бэ?
Хүнийг талд нь алхуулчих юм. Энэ манай 7 ширхэг 7 байшин. Манайд ийм 7 ширхэг байр байдаг байгаа. Эмэг хахаас ирээд унтаад нэг цаг гараа унтаад. Тэгээ саяс ирж гин. За би ер нь хоолоо хийчихэд цөв исэн. Айгуу гоё цөв исэн. Тэгээд хоолоо ичээд одоо сууж ажиллаа хийн. Ажиллаа ихэс өмнө мэдээж ирэг авдаг нэг хитгэн зүйл байгаа. Энэ удаа контгоо бол авсангүй. Тэгээд мэдээж ирэг аль юм баба. Сума. Яг ч юм яг энэ болно ингээд яэш миштэй бэлдээ суудаг байх та. Тэгээд бас нөгөө карантин үед хичээлээ хийдэг байх та яг энэ болонд ингэж суугаал. Тэгэл нэг иймэрхүү юмнууд цуглуулаад идэл судаг гэсэхгүй. Тэгэл миний оюутнаас амир их батгатай байсан. Тэгээд яг энэ дэр одоо нэг айл нүгд ирсэн байна л да. Гэтэ энэ эдрийг итгэс өмнө гараад нүгд ирсэн байсан шүү. Тэгэхээр нэг хаяа зүгээр шүү дээ. Тэгээд нэг Максим тэг нэг юм тэг нэг юм ч юм гинөө. За нэг иймэрхүү миний энэ бичлэг амар нэлээд урт болох баха. Тэ хэр хасах юм бол би. Яа нөгөөч чинь одоо ажиллаа хийгээд явж байна. 10 жилд сууж хийдэг байсан, хичээлээ хийдэг байсан болондоо би ингээд том болоод ажиллаа хийгээ сууж байна. Өглөөний мэнд манайха. Өнөөдөр өглөө 8 өрөөгөөс ирсэн. Тэгээл сэрэл нүүр гараа угааж агаад тэгээ пүүжээ өдөр машинтай буцаж магадгүй гинэ өдөрхөн тишээ буцна гинэ. Би өдөр машинтай буцажууламаар байна. Орой унтаад өглөө айгуу дэжгүүс ирнэ. Одоо 9 цаг 30 минут болж байгаа. Хоёр багшиг маань та нар босцсон байгаа гэж бодож гин үү? Юу гэж бодож гин? Хишгах шиг гэрэг бол нэр үнэндээ санахгүй нь орцын бол мэдээд юм заяа. Гэтэ нааш арсан цонхтой гэхээр баг тэр байж магадгүй лээ. Бөөндөө хишгах шиг гэрэг олцгой. Ганаагш хог л мэдээд байна. Багш маань гэртээ байгаа юм болов байхгүй юм болов. Ганаагш маань гэртээ байсангүй. Хишгахш энэ араа. Хишгахш гэртээ байх нь бөөндөө үзцгээ. Энэ үү. Зүүн соёнгоор л энэ гэж бодогдоод байгаа байхгүй юу? За шалгая. Хишгахш байгаа юм болов. Хишгахш. Өчтөр төмс сураагаа зөндөө заавал. Тийм үү. Ганаагш энэ хэвээрээс тий байхгүй юм уу? Цаа чи нэг зугаалганд явцсан байна. Орой тийшээ. За баярлалаа. За бөөндөө манай сургууль руу орж үзцгээе. Сургууль дотор хүн байвал багшд үлдээж ийн гэд үлдээж болох байх гэж бодоод байна. Энэ моднууд агаад өмнөчлөн дээрээс хэлж лээсэн л да энэ моднуудыг бид нар тарьсан юм. Манай ангийнхан тарьсан юм. Ингээс аврахсан. Бүр ингээд дээдлийн тайрч ярихаар хэмжээний ингэж том ургасан байгаа шүү дээ. Бид нар ч амар мундаг байна. Манай сургууль нэг иймэрхүү харагдана. Энэ Ашантиебес гэж байгаа. Зэний доор нэг улаан хөрөнгө хөшигтэй анги харагдаж байгаа. Энэ 3 цонх. Энэ манай анги. Сургууль руу орж үзцгээе. Сургууль маань цаашдаа байна. За ингээд энэ ч нэм гоё талбай малбайтай болцсон. Цемп мэмттэй. Энэгээр чи юм зам мамч байгаагүй шүү дээ. Ер нь бол ийм гоё хогийн савтай айжих шиг. За. Нэг иймэрхүү гоё ээ манай сургууль. Энэ агааз энэ нэг овоолготой шороо агааз. Энд дэр чин заяа өвүүлээ штэ. Нөгөө ингээд өвөл ингээд цас ороод ингээд цантчингууд л энэ дээрээс ингээд гулгадаг гэсэн за. Доороо картон цас тавьж хагаад. Тэг хамгийн амар нь энэ ингээд амар алах гэж байгаа юм шиг амар том санагддаг байсан. За ингээд бүр амар уулын уруул бууж байгаа юм шиг санагддагсан. Одоо ингээд харахаар өөр нэг хөгийн жижигхэн нэг юм овоолго байсан аахгүй. Энэ дээрээс тэгээд лук гэж байгаа юм шиг нисээд бодог байла. За цэвэрлэгээ хийж байна. Энэ манай аавын төрсөн өдрөөр авсан ширээ байхгүй юу? Тэсэн чинь яа энд нөө камернуудынхаа дуран гингээ тавьчихсан. Энэ одоо юу гэдэг дуран бэ? Тайлбарлалтаа аваа. Аав. Энд одоо юу гэдэг дурангууд байна? Юу та ийм их дурантай байсан юм уу? Энд буй байна. Энд анх хүсэл байна. Энд шондөр байна. Шондрын юм инээсээ зүрэг.
ангисл ингээ бод өгдөг. Яа, ингээ байж идэгий. Энэ өмнө хэлжсэн шүү дээ. Нөгөө галтайгоо нэг хэсэг уртлын жижиг өрөө хоёрыг манай мөкрлөнөө авдаг байсан юм аа. Тэгээд мөкрлөнөөг явснаас хойш би ингээ цэвэрлдэг болсон гэд. Тэгээд биний хоёр өрөө бол ингээ цэвэрхэн болчихсон. Би хоёр өрөөгөө бүр хамаг тоос моосыг арчаад баг хивс угаалтт байгаа заяа. Анагийн жижиг өрөө хоёр үлдчихэд энэ хоёрыг маш дургүйхан цэвэрлдэг байгаа. Тэгээд одоо миний дуртай дург авах бол хамаагүй. Өмнө хэлжсэнчлэн. За одоо ингээд цэвэрлэгийн эхэлцгээе гэж дуусгацгаая. Сая имээрөө явчаад ирэх гэсэн чинь манай хамаатны ах ирээд тэгээд цайн май чанахаар болоод буцаад ороод ирлээ. Гялс цайн майгаа чанчаад имээрөө явж амжина гэж байх нь харцгаая бөндөө. Пүүжитэй уулзаад пүүжи одоо хөдөө ин гинэ. Тэгээд хотын төв гин сумын төв орж ирэхээр хилээ тэгээд явъя гинэ. Тэ нэг тиймэрхүү лайн имээрөө явж бол амжихал юм байна. Тэгээ бөөндөө имээрөө явж амжицгаая. Сумандаа нэг ирээгүй удсан найзууд маань үзчихвэл сум чинь яг л хിവэрэл байна. Нөө ягаад нэг гоё байдаг да. Нэг гоё налгар яг тэр гоё цагаагаар тэр хിവэрэ биш үү. За энэ бол манай цэцэрлэг. Төмөр замын цэцэрлэг гэдэг одоогийн байдлаар манай сумын ганц цэцэрлэг нэгаа. Вау! Энэ голсур мосур нь юу гоё болцсон. Ийм гоё амар гоё модтой манай сумын баг хамгийн их модтой газар нэхаа. Гоё харагдчихсэн. Ваа, ямар гоё харагдтыг. Зураг мөргөд харуулах ёстой гоё харагдчихсэн. Дийшээ ингээ явах юм бол манай зундаа юу намартаа ордог. Хавар намартаа ингээд бие тамирын хичээл ингээ гадаа ордог байгаа. Ийшээ ингээ турник эдэр байна. Энэ дээр чинь л өнждөг байлаа шүү дээ. Тэр нэг априкад нөгөө нэг бүтэн иргэдэн штэ. Тэгж чадгүй та нар энэ хоёр талаас нь мэрж байгаад ингээ хөлөө давуулаад. Вау, дүүжин ачим шин. Яра. Вау. Энэ намайг голон таах юм уу? За. Яа, энэ таахгүй байна. Хотлоо минь байли. Энэ харагдчих нөө би. Энэ харагдахгүй байвал одоо тэгээ яа гэх вэ? Харагдчихвэл энэ дээр яаж бүтэн иргэдийг та бүхэнд харуулъя. Гэхдээ би чадахгүй жиж магадгүй. Чадах нь үгүй харцгаая. Ингэдэг юм. Харагдсан болоо би сая. Харагдааг бол тэгээд тавилын юм да. Тэд нэг хідэн санал харагдчихэв нөө. Тэнд номхон зэрэгц дундаа гэж гисэн шүү дээ. Тэгснээ заяа. Энийг нөгөө нь ингээд жигстэй байхад ингээд гадаа би төмөр орж идэх байхгүй. Тэгсэн чинь манай аав энэнгээр ингээд явж ийсэн аа. Яг ардуур явж таарсан. Тэгээд бид нэр ингээд бүгд чимээгүй ингээд жигсэж байгаа байхгүй. Тэгсэн чинь аав ингээд харж ийсэн аа. Өө, манай охин нилээн дээшилчих. Нилээн гайг өндрөлчих. Манай ихэнх бүгд шоолж инээ гэдцээ. Аав нэг тэгж намайг өнгөнд оруулж ичвэлээ. Гүд бурдаа дээр нэш. Гүд. Таахгүй дахиад очиж. Гүд хэрөөс дээр харж байгаа. Гүд. Нэрч. Гүд. За орж. Будаа чи араас ч өгч. Гүд. Ор. Гүд. Ор. Хурдлаа. За 11 байх хэвээр харцгаая. 5 3 бүр мэн. Гошгоруулсан юм уу? Будаа өгөхгүй. Баяртай. Зя. Эмээгээс лууван хүрэн манжин аваад тэгэд гэрлөө явж байна. Ээж маань дуу бас дөрмийн дагуу мэл цаашилж байна. Явлаа гэсэн чинь явах гээд байгаа мó гэд. Ээж аав хоёр маань явна гэхээр дуун цаашаа ороод хөмсгөө зангидаад эхэлдэг байгаа. Одоо яалтай үлээ дээ. Сая пүүжэтэй тарлаа тэгээд гэрлүүгээ орчоо тэгээд замаараа аваад явъя гинэ. За тэгээд энэ хүрээд миний сумандах влог маань дуусаж байна. Хэрэгтэргүй баахан юм ярьсан бол sorry. Аль хэсэг нь хэрэгтэйсгийг бас сайн мэдгүй л байна. Тэгээ уг нь бол би чинь хөдөө мөдөө яваад айгүй адал явдалтай влог хийнэ гэж утсан ч хөдөө мөдөө бол явж амжсангүй. Төмс суралтай үеэс учраас тэгээд ер нь бол дараа эрэхтэй тухтай ирнэ.
Хөдөө явна. Ер нь бол ээлж амралтаараа ирье гэж бодож байгаа. Тэг хөдөө явна. Хөдөө бас нэг хон моор байна. За баяртай. Энэ хүрээд нэрнгэсэ влог манд туслаа. Хамт байсан та бүхэнд баярлалаа.